Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын либерал үзэлтэй хууль тогтоогчид цагаагчдад олгогдож байгаа хөдөлмөрлөх эрхийг өргөжүүлэх, нэмэгдүүлэх ийм чиглэлээр ажиллагаа уриалга гаргасан байна. За тэдний иймхүү уриалга гаргах бас нь бол цагаагч ажилчдын байгууллага бий. За тэдний хөдөлмөрийн эрхийг ашигладаг, хамгаалдаг цагаагчд ажилчдын үйлдвэрчний эвлэлийн 20 жилийн ой болж байгаа. За энэ үеэр бол либерал үзэл баримталтай хууль тогтоогчид тухайн арга хэмжээнд оролцсон байна. За энэ үеэрээ тухайн уриалгыг гаргасан байна. За ойн баярыг тохиолдуулан Сөүл хотноо басан арга хэмжээний үеэр бүгд найрамд Солонгос улсын ардчсан намаас үндэсний ассамблеад сонгогдсон парламентын гишүүн И Ён Уу үйлдвэрчний эвлэлийн ажилчдаа эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж 6 дугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус нам болон шинэ засгийн газар цаашдаа ямар бодлого баримтлах вэ гэдгийг талаар ярьсан. За энэ үеэрээ цагаачтын дуу хоолойг төрийн бодлого тусгах талаар ажиллана гэдгээ амласан байна. Цагаачлалын байдлаас үл хамааран бүх ажилчид эрх тэгш байх ёстой. Сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгуулийн дараа цагаач ажилчдын хувьд хөдөлмөрийн адил тэгш эрхийг хангахын тулд би чадах бүхнээ хийх болно гэдгийг парламентын гишүүн И Ён Уу мэдгдсэн байна. За мөн энэхүү цагаатай ажилчдын үйлдвэрчний эвлэлийн форумд зориулан гаргасан мэдээлэлтэй цагаач ажилтнад ажлын байр, ажлын талбараа чөлөөтэй сольж болох тогтолцоог нэвтрүүлэх зэрэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон. За энэ нь бол цагаач ажилчдын үйлдвэрчний эвлэлийн олон жилийн туршид шаардж байгаа хэрэгцээ шаардлагат нь нийцэж байгаа зүйл юм гэж мэдгдсэн. За мөн түүнтэй адилхан мэдээллийг цөөнхийн хүчний нам болох либерал дэвшилт намын парламентын гишүүн Жун Хэ Кён бас мэдгдсэн байна. За тэрээр бол одоо цагаач ажилчдын эрх зүйн тогтолцоо бол шинжилэл хийн, шудраг бус байдлыг хална. За цагаач ажилтны эрхийг бол сайжруулна гэдгээ амласан байна. За би цагаач ажилчид нэр төртөө эрхээ эдлэн илүү сайн эрүүл бүтээгтэн чадах бүхнээрээ туслах болно гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За энэхүү одоо цагаач ажилчдын үйлдвэрчний эвлэл нь 2005 онд бол байгуулагдсан байна. За тэдний байгуулах гол одоо шалтгаан нь бол гадаад ажилчид тулгамдж байгаа бэрхшээл сорилтыг шийдвэрлэх. За тэр дундаа тэдний хувьд бол хөдөлмөрийн нөхцөл тааруу байдаг. За дээр нь бол тэгш бус байдал байдаг. Ажлын байран дээр ялгуурлан гадуурхалт өртдөг. За тэгэхээр энэ одоо асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан юм байна. За анхандаа тус байгууллагыг байгуулагдах үед Солонгосын хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн ам бол тухайн байгууллагыг аль бие усны үйлдвэрчний эвлэл гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан. За ингээд бол 10 гаруй жилийн туршид тэмцсэний үр дүнд дээд шүүхээс ажилчдын талд бол цагаач ажилчдын талд шийдвэрийг гаргаснаар тухайн одоо үйлдвэрчний байгууллага аль бие Солонгосын цагаач ажилчдын эрхийг хамгаалах ийм байгууллага болж төрийн одоо бүртгүүлж чадсан байна. За өнөөдөр бол энэхүү цагаач ажилчдын үйлдвэрчний эвлэлд гол төлөв зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн 10 гаруй орны 4400 гаруй ийм гишүүнтэй байгууллага юм байна. За энэ байгууллагын хувьд бол цаашдаа ч гэсэн үйл ажиллагаа нэвтрүүлчихнэ гэж үзэж байгаа. За яагаад вэ гэх юм бол бүгд найрамд Солонгос улсад бол төрөлтийн түвшин доогуур байгаа. За үүнээс болоод бол олон салбарт цагаач ажилчид авах шаардлагатай болон за үүнээс ургаад цагаач ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хангах шаардлагатай ийм нөхцөл байдал үүсэн. За үүнд бол цагаач ажилчдын энэ хөдөлмөрийн эвлэл үйлдвэрчний үйл ажиллагаа бол ихээхэн идэвхтэй нөлөөлөл үзүүлэх боломжтой гэж харж байгаа учраас бол Солонгосын хууль тогтоогчид ч гэсэн тэдгээр одоо хүмүүсийн санал бодлыг сонсох ийм сонирхолтой байгаа юм байна. Цаашдаа ч гэсэн хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж тэдний ажиллах нөхцөлийг одоо сайжруулах чиглэлд ажиллах юм байна. За Монгол улсын хувьд бол нарийн Солонгос улсад тодорхой тооны ажилчид бол ажилладаг. За тэдний хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлууд яригддаг. За бусад орнуудын хувьд бол энэхүү одоо цагаач ажилчдын хөдөлмөрийн эвслэр дамжуулан өөрийн одоо үйл ажиллагаа болон одоо хөдөлмөрлөх эрхээ хамгаалдаг юм байна. За тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн энэ ажилчтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байсаар байна.